За өнөөдөр 11 дугаар сарын 8-нд Аргентины соёлын баярын өдөр байна. За энэ конгресс дээр маш олон хүмүүс суулгасан байна. Конгресс за энэ Молино гэдэг энэ хуучны архитектурын байшин байгаа. За ийшээгээ ойчир болоод маш их хүмүүс ер нь энэхийн өнөөдрийн музей болон соёлын арга хэмжээний бүх үзүүрүүд нь төлбөргүй орох боломжтой болсон байгаа. Тэгээд энэ хүмүүс бол бүрстэй маш их ойчрлж байна. За энэ Аргентины конгрессийн ордон энэ 1800 оны ихээр баригдсан ийм барилга байж байгаа. За энэ Молино гэдэг ийшээ бол бас архитектурын бас их гоё шийдэлтэй ийм барилга байгаа. Тэгээд зөвхөн ийшээгээ орж үзэхийн тулд ойчир бол бүрстэй замбраагүй. За энэ яг өргөн Кашао гэдэг маш урт гудамж байж байгаа. За ингээ машин явахын ингээ хаацсан. За энэ Молинод ингээд ойчирлоод бүтэн баг энэ нэг блок том байшинг ингээд хойроод ойчрлж байгаа. Эднэр бол бас ойчрлохтой бол бас мундаг болсоо. За өнөөдөр арга хэмжээ бол 12 цагаас шөнийн 11 цаг хүртэл орж байгаа юм билээ. За энэ ойчрийнх нь энэ байшин руу орох гээд ишээ ингээ ойчрлж байна хүмүүс. Ойчрлалтай. Гайхамшигтай ойчрлалтай хүмүүс байж байгаа. Манайх яг энэ буланд амьдардаг. Бид нэрээс ганцхан блокийн зайтай энэ конгрессоос хажууханд нь амьдардаг байж байгаа. За одоо бол яг Аргентинд хаврын дунд сар болсон байна. За энэ ойчир бол бүрстэй ийм амар супер ойчрлж байна. За зөвхөн энэ Мулан гэдэг энэ гудамж руу ойчир бол бүр ийм амар. Манай гэр бол ерөөсөө яг энэ байна. Тэр энэ дэвтэртэй гэж яг гэрийн маань хажууд. Энэ ойчрын үзүүлэлтэд ямар хуу ойчралдаг хүмүүс үү гэдгийг харуулах гэдэг бичдэг хийж байна. Зарай л супер ойчрлж байна. За энэ дүрслэх урлагийн их сургууль байж байгаа. Орой хаалттай байна. За энэ ингээд ойчр ийм урт ойчр.
видео болохоор бас сайжруулах юм бас нэлээд байгаа баха. Аргентинд одоогоор зөвхөн манай гэр бүл амьдарч байна. Буэнос Айрес хотод нийт 15 сая хүн амтай хот байгаа. За манайхтай адилхан бас юм хуушуур импаната гэдэг. Jak mana hoşvala. Sen carne or cheese? ¿Ese cuánto cuesta? 1,200. Ok, dale, gracias. Яг ийм манайхтай адилхан юм буушуурыг бяцлагтай, махтай гэдэг янз бүр юм. За нөгөө очор маань одоо энд явж байна. Энэ бүтэн энэ байшингаа бүр бүтнээр нь тойрсон их очортой байгаа. Энэ бол ийм л очортой. Улаан болохоор хүмүүс бас шууд ингээл унтаж утчихдаг ингээд. Одоо энэ бол баг химийн үзэгдэл шиг үү. Өнөөдөр бол баярын арга хэмжээ бол баахан замуу таалттай байгаа учраас трафик одоо үйл хөдлөлгөө ихтэй байна машин. За энэ нөгөө очор маань яваал. Супер очортой юм шүү. Бас энэ нэгнийхээ урдуур дайрна гэсэн ойлголт байхгүй. Ингээд очорлж байгаа гэдэг нь бол бас хүлээцтэй байна гэсэн үг. Гэхдээ хүлээцтэй гэхэд бас заримдаа ч бол баг арай л хэтэрхий хүлээцтэй. За нөгөө очор маань одоо ингээд хоёр хуваагдсан. Конгрессийн ордон руугаа бас хүмүүс очирлоо. Орж явах шиг байна. Энэ тал руугаа бүр ийм хөттэй. Очор бүрстэй. Супер очорч. Хүмүүс Уран болог очирч ийн гэдэг чинь хүмүүс зүрсэн хүмүүс. За энэ нөгөө манай нөгөө конгрессийн ордон маань бас энэ бичлэгэндээ оруулах гэж боддог. Конгрессийн ордон руу ордог гэсэн. Ийм их очиртай. Гэхдээ ер нь конгрессийн ордон өдөр болгон нээлттэй байдаг. Бичиг баримтаа үзүүлээд очирлоод төлбөргүй үзэх боломжтой. Өнөөдөр соёлын өдөр учраас энэ бүх одоо музей соёлын арга хэмжээнүүд төлбөргүй болж байгаа. Хүмүүс өнөөдөр яг хагасаа өдөр таарсан хүмүүс бол ингээд музей өөрсдийнхөө өссөн юмруу ингээд орж ирж байна. За энэ Аргентин маань бол асадо бол бас маш гоё. гэдэг асадо гэдэг нь одоо үхрийн хавирга. За чоризо гэхчлээ.
Una hamburguesa. Ah, No quiere. Pero no había terminado con otra hamburguesa, dame. una o dos hamburguesas. Dos hamburguesas. ¿Cómo estás? 자, 김버스. 자, 누가 어출만 한게 어출서로 가. цагаан орж байгаа юм байна. Бүтэн энэ байшнаа бүр бүтэн дойрсон очтой. Ингээд орсон хүмүүсд энэ хаалгаар гарч ирж байна. За энд конгрессын яг урт талд нь бас нэг юм хөгжим тоглоод байна. За энэ конгрессын яг энэ хаалган дээр ус очиж үзүүлээ. Арга хэмжээ. За энэ очиж байгаа бүх хүмүүс энэ одоо монголоор бол одоо нөгөө төрийн ордон руугаа орж сонирхоод очиж байгаа хүмүүс. 밑에 가라 밑에. энэ яг дүү хаалт. Бид арай алгаараа унтдаг. Өнөөдөр бол нээлттэй арга хэмжээ учраас яг дүү хаалт онцгой байгаа юм байна. Нийтлэг аргентинчүүдийн төрх нь бол одоо Испани, Итали гаралтай хүмүүс зөнхөлдөг. 90% нь цагаан арьстай хүмүүс үүдэг. За тэгээд ойр хавийнх нь Боливи, Перу, за тэгээд бусад одоо Венесуэл гэх мэтлэн улсын одоо хүмүүс яг энэ Аргентинд бас их амьдардаг. Очирлоход очирч байгаа юмсууд манайд ингээд цуван тас их байна. Confincera del Molino гэдэг Францын Мулан гууштай ерөнхийдөө бас төстэй бас нэг термний зургтай юм байна. Юу дизайн жоох ойролцоо юм. За ингээд над чиг сонирхож байгаа юм шиг зөндөө байна. За сайхан шарсан хавирга үнэстэй. Доктор нь хүмүүс нөгөө доктор нь одоо хүмүүс нээлттэй арга хэмжээ төлбөргүй зохион байгуулагч учраас хүмүүс бас дүүрэн байна. За Аргентины энэ киоско
Энэ одоо монголоор бол одоо түүц гэх юм уу. За тэр талд энэ фармаси энэ одоо аптек байна. За яг замын голоор бас Кашаугийн голоор явах чи бас сонирхолтой юм байна. За нөгөө ойчор маань энэ ингээд 11 цаг хүртэл арга хэмжээтэй гэсэн. Энд бас нэг бас нэг музей юм байна. Энийг одоо бас урьд сонирхъя гэж бодож байна. За ингээд төвшөр аваад буцаад бүлгөө өрөөд ирлээ. Очир маань ингээд яваад за энэ очир за нөгөө очир маань ингээд алдарт очир маань үйлчлээл. За тэгээ гол нь энэ Аргентинд очирч байгаа хүмүүсийн ямар хөө эмгт замбраатай очирлт юм бэ гэдэг нь бас сонир байсан учраас та бүхэнд бас үзүүллээ.